Ашигт малтмал газрын тосны газрын дарга Баянбаатарт сайдд бол бас нэг албан бичиг хургуулсан байгаа. Тэгээ албан бичгийнхээ харийг хурдан өгөөч гэж бас шаардаж байна. За энэ ямар албан бичиг гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан бичгийг аль хавар өгсөн. Говьолтой аймгийн Бэгэр сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Домогтгээр хувьцаат компани хайгуулын тусгай зөвшөөрөл нь усны тухай хууль, за мөн Бэгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын 2015 оны 4-р сарын 30-ны өдрийн 04-р тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалтанд авсан. За энэ бичиг таад молор тухай нэртэй газартай мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын 2015 оны 5-р тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалтанд авсан Улаанзарын хойд энжийн Баян айраг нэртэй газартай давхцалтай байгаа. Ийм учраас энэ хайгуулын лицензийг цуцлуулах ийм албан бичиг өгсөн. Мөн энэ компани Монгол улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулаагүй атал явуулсан мэтээр материал бүрдүүлсэн ийм зөрчлүүд байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг та яаралтайгаар бас энэ ашигт малтмал газрын тосны газарт үүрэг чиглэлөгч энийг бол хурдан шийдмээр байна. Хувийг бол авилгалтай тэмцэх газарт өгсөн байгааг бол хэлье нэг. За хоёр дахь энэ хуулийг бол хэлэлцэхдээ бол бас нэлээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй байна. За мөн энэ хэлэлцгээс өөр замгүй. Үнэхээр энэ яаралтайгаар хэлэлцээд за дээр нь бол олон өөрчлөлтүүд хийх хэрэгтэй байна. Тэр дундаа анхаарах зүйлүүд дээр нэг хоёр зүйл нэмж хэлье. За ямарваа нэг хайгуулын зөвшөөрөл ингээ олгогчдөг. За хамгийн хүнд ачааг үүрдэг хүмүүс бол сумын засаг дарга нар, аймгийн засаг дарга нар байдаг. Өглөө босоод чинь танай бэлчээр дээр хайгуулын лиценз олгогдсон гэд нөгөө сумын малчид маань иргэд маань сумын засаг дарга дээр хараагаад ирдэг. Сумын засаг дарга нь мдээгүй байж идэг. Аймгийн засаг дарга нь мдээгүй байж идэг. За ингээд өмнөх энэ одоогийн байгаа хуулинд бол сумын иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурлын саналыг авч гэсэн ийм заалт байж идэг. Саналыг сумын иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурал ямар санал өгөхөөс үл хамааран лиценз олгогчдөг. Ингээд иргэд сумын дарга, аймгийн дарга за яам гэд ингээд нэг гурвалжин дөрвөлжин хэрүүл болсоор байгаад ингээд дуустгаа. Тэгэхээр сумын иргэдийн хурал юм уу эсвэл сумын иргэдийн саналыг үндэслэж гэдэг заалтыг бол оруулах хэрэгтэй байхаа. Энэ дээр та бас анхаарч өгөөрэй. Хэрвээ ажлын хэсэг гаргаад энэ дээр бол ийм өөрчлөлтүүд оруулаад явах юм бол орон нутгийн иргэд сум аймгийн удирдлагууд ингээд энэ хайгуулын лиценз олгож байгаа төв байгууллага энэ хэд маань нэг ойлголцтой. Дахиад дээр нь болохоор тэр хайгуулын лиценз олгосон авсан компаниудтай ямар нэгэн зөрчил үүсэхгүй ингээд явчих юм а. Түүнээс биш нэг зөвхөн саналыг авсан за сумын иргэдийн хурал татгалцсан санал өгсөн гэтэл ингээд олгочж байгаа учраас тэр лицензийг сумын дарга юм уу аймгийн дарга олгосон юм шиг ингэж иргэд ойлгогдоод ийм маш их зөрчил тэрнээс болоод энэ уул уурхай чинь уршаа явахгүй байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол танай яамны зүгээс сумын орон нутгийн иргэдтэй сум аймгийн тэр удирдлагуудтай нэг хамтарч ажиллаж иргэдтэй зөв ойлголт өгүүлэх тал дээр мөн саналыг үндэслэж лиценз олгодог энд зарчим руу орохгүй болохгүй гэдгийг бол бас хэлье. Тэгээд хилцүүлгийн шатанд ажлын хэсэгт бол орж ажиллана гэдгийг бол хэлье.